За та бүхний өдрийн амгаланг айлтгая. Ерөнхий сайдын хийх мэдээллийг шадар сайд уншиж танилцууллаа. Энэ мэдээлэлтэй уншиж танилцаад сонсож танилцаад дараах саналууд дүгнэлтийг Улсын их хурлын үндэсний эвслийн зүгээс гаргаж байна. За ерөнхий сайдын мэдээлэлээс үзэхэд энэ бэлдсэн үг бол зөвхөн албан боловсролын тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол бага дунд боловсролын хүрээний асуудлуудыг хөндөж тавьсан байна. Мэдээж боловсролын шат чатны боловсролын шатлалт бага дунд боловсрол эзэмших явдал, өсвөр насны хүүхдийн асуудал, хүүхдийн өдийн хоолны асуудал, сургууль соёлын засвар үйлчилгээний асуудал, байр хүртээмжийн асуудал бол нэн чухал хэлсэн зүйлсийг бол үгүйсгэх гэсэнгүй. Харин үнээс цааш анхаарал хандуулах шаардлагатай хэд хэдэн асуудлын талаар хөндөж хитүү хэлье. За нэгдүгээрт Монгол улсын хувьд бол үйлдвэржиж буй үйлдвэрлэж зорилго тавьж буй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго тавьж буй энэ цаг хугацаанд Монгол улсын дунд боловсрал, түүний дараах мэргэжлийн боловсролын дээд боловсролын түвшний сургалтын чанар, хамрагдалт, төгсөгчдийн ажлын олдоц, мэргэжлээрээ ажиллах боломж, мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолд одоогийнхоос илүү анхаарал хандуулж чанартай боловсрол эзэмшсэн чадварлаг мэргэжилтний шинэ үеийг бий болгох бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаармаар байна. Үйлдвэржилтийн бодлого, хүний нөөцийн бодлого, боловсролын бодлогын хоорондын уялдаа холбоог сайжруулж, ажлын талбар дээр шаардлагатай байгаа мэргэжлэр хүүхэд залуучуудыг суралцуулах бодлого руу шилжихгүй бол зарим мэргэжлэр хүн амын дунд хитийцэн олон хүнтэй болсон атлаа чухал мэргэжлэр тэр дундаа шинжлэх ухааны тулгуур мэргэжлэр салбарын цөөн залуу эрдэмтэд гадагш дөрвж жишээлхэд хавдрын эмчилгээний дооз бодох физикч байхгүй, хөдөө орон нутагт математик, физик, хим, биологи заах багш байхгүй, үйлдвэрүүдэд технологийн чиглэлээр багаж тоног төхөөрөмжийн шинээр дизайн хийх нь битгий хэл байгаа тоног төхөөрөмжийнхөө тохиргоог хийх, калибрашн хийх мэргэжилтэн шин төгсөгч ажилд олдохгүй олдсон мэргэжилтнүүдээ ажлын байран дээр нь дахин сургаж үйлдвэрүүд, бизнесүүд өндөр өртгөөр мэргэжилтнээ өөрсдөө бэлтгэх давхар зардлын дарамтанд орж байгааг анхаармаар байна. Энэ нь боловсролын бодлого алдагдсны тод жишээ. Өнөөдөр Монгол улсад боловсролын бодлого философи тодорхой тогтоогүй байгааг харуулж байна. За хоёрдугаарт боловсролын асуудал хариуцсан засгийн газрын гишүүд нь зарим үед хэрэглээний шинжлэх ухаан, суурь шинжлэх ухааны ялгаагаа ч мэдэхгүй байна. Энэ нь боловсролын салбарын хөгжлийн тушааг холоо сайх хэрэггүй гэдгийг харуулж байна. Засгийн газраас энэ жилийг боловсролын жил болгон зарласан. Угтаа боловсролын бус жил гэж байх ёсгүй бөгөөд жил бүр боловсролын жил байх учиртай төдийгүй Монгол улсын хамгийн том, хамгийн тэргуун зэргийн мега төсөл бол хүүхэд бүрийг нэг ээлжээр хичээлдэг чанартай сургалтаа сургуульд боловсрол эзэмших боломжоор хангах учиртай юм аа. За өнөөдөр өгсөн тоон мэдээлэл донд өнгөц дүгнэлтүүд цөөнгүй байна. Хоёр ээлжээр хичээлж байгаа гэдэг баримтуудын цаана ганцхан жишээ дурдахад Баянгол дүүргийн 141-р сургууль дээр бодит хүчин чадал нь 960 хүүхэдтэй сургууль одоогоор 4200 хүүхэдтэй хичээлж байна. Төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан сайн сайхан харагдуулахын тулд коридор, багш нарын өрөө, номын сан гэд боломжит бүх газраа хан босгож хичээлийн анги танхим байгуулсан. Тэгсэн хэдий ч багтахгүй зарим хичээл цахим хэлбэрээр нэр төдий додомжиж байгаа нөхцөлүүд байдал үүсэж байна. Түүнчлэн хүүхдийн бие болдрын хөгжил чухал хичээл болох биеийн тамирын хичээлийг нэг зааланд 4-5 анги нэгэн зэрэг давхцсан орж байгаа нь бид хүүхдүүдэд хөгжүүлэх гэж сургууль байгуулж байгаа юу? Эсвэл хоёр ээлжээр хичээлж байгаа гэсэн нэр зүүх гэж ажиллаж байна уу гэдгийг асуух нөхцөл үүсэж байгааг харуулж байна. За 3-дугаарт төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, иргэний төлөвшил, ёс суртахууны хүмүүжлийн байдлыг сайжруулж, хариуцлагатай, санаачлагтай ажиллах, ачаалал даах төлөвшөлтөй төгсөгчдийн хөтөлбөрийн зах зээл өгүүлж байна. Ихтэй сургуулиудын хөтөлбөр шинжилэл хийх шаардлагатай байна. Онл практикийг хослуулсан хөтөлбөрөөр төгсөгчдийг ирээдүйн ажилд нь бэлддэг
үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд их сургуулиудаа судалгаа шинжилгээ хамтран ажилладаг тогтолцоог бүрдүүлж, ойрын ирээдүйд ихтэй сургуулиудын орлогын их усврыг солонгоруулж, санхүүжилтийн зарим хэсгийг төрөөс гаргадаг бол судалгаа шинжилгээнээс бусад орлогын их усврээ бүрдүүлж чаддаг судалгааны их сургуулиудтай болох зорилтыг тавьж ажиллах цаг хэдийн болсон байна. Аливаа улсын хөгжлийн цөмөн ихтэй сургуулийн судалгаа шинжилгээ түүнийг тойрсон ажлууд дээр үндэслэдэг байх нь чухал бөгөөд цаашдаа шинжлэх ухааны академийн судалгааны хэсгийг ихтэй сургуулиудын сургаалуудтай нийлүүлж илүү судалгааны хүрээллийн хэлбэрээр хүчирхэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг энэ нөхцөл харуулж байна. За дараагийн асуудал дөрөвдүгээрт ажлагчдын суралцах эрэлт хэрэгцээнд нийцсэн насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Тасралтгүй суралцаж мэрэгжил эзэмших хөрвөх бололцоо бүрдүүлэх. Ихтэй сургуульд бакалаврын зэрэг аваад цаашдаа насан турш тэр мэрэгжлээр ажилладаг цаг үе өөрчлөгдөж байна. За 1 минут сонгож өгье. За цаг болсон байна. За боловсролын судалгааг зөвхөн сургууль доторх сургалтын хүрээний асуудал чиглүүлэлтийг өргөжүүлж, төгслийн дараах шатны боловсрол, эдийн засгийн өсөлт, боловсрол эрүүл мэнд, боловсрол нийгмийн гэмт хэрэг, боловсрол гэр бүл төлөвлөлт зэргээр боловсрол судлалын агсан түвшний асуудлуудад анхаарч судалгааг санхүүжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын мэдээллээс үүн дээр одоогоор хариулт олж харсангүй. Үндэсний эвслийн зүгээс боловсролын салбарын бодлогын судалгааг хийж гүйцэтгсэн бөгөөд цаашдаа боловсролын философитой болох дүн шинжилгээнд суурилсан бүтээлч шүүмж өрнүүлэх альва талуудтай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дурдахыг хүсэж байна. Анхаарал тань тулсанд баярлалаа.